уншлага эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр маань уншлагууд маань та бүхэндээ 3 сонголт байгаа. Тэгэхээр магадгүй та бүхэн маань бас тэгээ насны заагтай, хязгаартай хүмүүс байгаа бол аль картаараа илүү ингээ уншлага хийх юм бол танд маш гоё тэгээ ийм эерэг сэтгэл төрөх вэ гэдэг байдлаар би танд 3 одоо хөзөрний сонголтыг одоо танилцуулах болно. За тэгэхээр нэгдүгээр группийн маань одоо энэхүү Magician гэсэн карттай хүзртэй энэхүү хүзрөөс уншлага хийлгэнэ гэж сонголтоо хийж байгаа бол та энэхүү нэгдүгээр группийг сонгох нэ. За хоёрдугаар группийн маань магадгүй те бага насны одоо жоохон насны хувьд жижигхэн одоо өсвөр насны хүүхдүүд маань магадгүй энэхүү одоо бааныгаа сонгох магадaltaй юм. За дараагийн группийн маань Witch Tarot гэдэг энэхүү тарот маань Ellen Duggan-ы маш гоё юм сонирхолтой бас жоохон зургнуудтай. Гэхдээ энэ зургнууд нь бол нэлээд тийм гүн гүнзгий өгүүлэмжтэй ийм карт байдаг. За тэгэхээр та бүхэн маань эдгээр гурвынхаа хамгийн их таалагдж, татагдж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Групп 1-ийнхэн маань ер нь бол сонголт бол мэрэгэн байлаа гэдэг шүү дээ. Энэхүү үзэр маань ер нь бол миний хамгийн анхны одоо уншлага хийж байсан үзэр хамгийн хайртай үзэр маань байгаа. Тэгээд нэлээд илэгдсэн үзэр байдаг. Тэгээд би ер нь бол яг хувийн уншлагуудыг энэхүү үзрөөрөө хийдгээ. Тэгээд та бүхэн маань нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань ер нь бол бас ингээд нэг юм нэлээд өндөр энергитэй үзрөөр уншлага хийлгэнэ. За тэгэхээр энэхүү үзэр маань одоо 2 жилийн хугацаанд надтай ингээд явж байгаа үзэр байгаа. За групп 1-ийнхний маань хувьд энэхүү токсик харилцаанаас хэрхэн гарах вэ? Асуудлыг ер нь хэрхэн шийдэх вэ л гэсэн үг тийм. За эхний карт Temperance карт маань гарч ирж байна. Emperor. Тэ Nine of Swords карт маань гарч ирлээ. Nine of Cups. High Priest. King of Cups. Eight of Wands. Knight of Cups. The Sun. Three of Swords. За Nine of Wands гэсэн карт маань бацж гарч ирж байна. Тэ энэ хараа. Яг л нөгөө токсик харилцааны карт маань гарч ирлээ. Boundary гарч ирлээ. Энэ харилцааг түр орхиж явах гэсэн карт маань гарч ирж байна. За тэгэхээр аргагүй энэ харилцаа бол өөрт чинь ерөөсөө яг нэг юм сэтгэл зүйн хувьд одоо нөгөө талын хүн бол тэ би чамд хайртай. Одоо би чамд те чи бол миний нар сар юм гэдэг ч юм уу те ер нь бол нэг иймэрхүү маш юм романтик за өөрт чинь сэтгэлтэй хайртай хүн байна. Гэхдээ би энэ хүний илэрхийлэмж жоохон ингээд ийм зөрүүтэй те нэг ийм халуун хүйтэн харшиж байгаа юм шиг ийм мэдрэмж өгөөд байдаг нь чамд айгүй төвөгтэй байдаг гэсэн үг. За Emperor card, King of Cups хоёр нэг зэрэг гарч ирнэ гэдэг маань энийг хэлж байгаа. Яагаад тэгэхээр Emperor гэдэг карт маань өөрөө жоохон юм хүйтэн энергитэй. За хүйтэн гэдэг нь яг вэ ер нь бол King of Cups-а бодвол хүйтэн л гэсэн үг. Энэ карт маань ер нь те харахад ч гэсэн ер нь бол маш юм цэх те юм зарчимж жоохон одоо юу гэдэг
хаяада ингээл те баг танигдахын аргагүй ингээд өөр хүн болчдөг ч юм уу. Зарим тохиолдолд те яг ингээл одоо энэ карт шиг те одоо хайртай шүү гэд ингээд одоо яваад идэг карт. Одоо юу одоо мэдрэмж. Тэнгүүд энэ дээр бол яг нөгөө temperance буюу энэ зүйл дээр та бүхэн дээр баланс алдагдсан байна гэсэн үг. За энэхүү харилцаа бол яалтчгүй яг нэг тийм өөрт чинь одоо тийм хайрлагдаж байгаа мэдрэмж нь урт хугацаанд буюу яг одоо ингээд амьдралынхаа өдөр тутамд өөр зүйлийг харуулад байгаа нь чамд маш токсик байгаа гэсэн үг. За энэ харилцаанд миний харж байгаагаар одоо 3 дахь нөлөөлөл бол байхгүй. Одоо хөндлөнгийн тэ таярт одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс гарч ирээл тэ энэ дээр таярыг ингээд хэцүү байдалд оруулаад одоо самраад байгаа юм бол алга. Зүгээр энд бол таяр ууг нь асуудлаа шийдэж чадах юм бол одоо боломжтой байх бас магадлал байна. Гэхдээ энэ хүний хамгийн гол нь энэ зүйлийг засна гэдэг бол аюу хэцүү тэ. За мэдээж ерөнхийн энд бол тэ энэ хүн бол өөрөө чинь стол нөгөө нар сар минь гэл ингээ хайрлаад энэ хүртэл явж байгаа боловч нөгөө талдаа таныг ийм айхтар депресс, стресстэй сэтгэл зүйн хувьд ментally маш их юм асуудлуудыг ингээд өгөөд байгаа нь та өөрөө энд те high priest буюу ер нь бол ингээд одоо хэрхэн яг энэ нэг халуун хөтөн харшаад байгааг одоо янзлах одоо зэслэх ёстой юм байсгүй бол энэ зүйл урсгалаараа ингээд яваад ах юм уу те гэдэг зүйл дээр л та ингээд асуулт авахын тулд энэ хүү гүрүү одоо нэмэлт уншлага маань аваад орж ирсэн байна гэж хэлнэ. За Tree of Swords бол ер нь бол те зүрх сэтгэлж өвдөж байна. Энэ хүний учрыг олохгүй байна. Яагаад байгаа нь мэддэхгүй байна. Энэ хүн ер нь бол те маш нууцлаг байгаа хгүй. Тэгээд нэг өдөр нэг гоё болол нэг өдөр одоо ингээл те нэг өөр хүн шиг болчиход ахаар энд чинь ямар одоо те нөгөө юм урт удаан тогтвортой баланстай хайр хаана байх вэ гэдэг нь бол айгүй тийм сонин. За энэ хүн бол жоохон selfish гэдэг бол энэ Nine of Cups буюу жоохон хувиа хичээсэн хүн байна гэдэг шиг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг нэгт тавьдаг болохоос биш өөрөг чинь бол биш гэсэн үг. Магадгүй те энэ хүн одоо энэ Emperor бол ер нь бол ийм хаан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ сэнтийн өндөр ийм vibe нь өөрөө магадгүй ингээд нөгөө солигдох хэвээр байдаг те. За магадгүй цэргийн хүнч байд юм уу, улс төрийн хүнч байд юм уу те. Нэг ийм албан тушаалын хувьд заавал тэр албан тушаал дээр очихоор нэг ийм өөр сэтгэл зүйтэй болцоод байдаг. Нэг ийм бас байна штэ те. Тэгэхээр энэ магадгүй бас энэ хүний одоо тэ ажил карьертай холбоотой юм сэтгэл зүйн хувьд ийм төвөгтэй байдал үүсээд байдаг гэж магадгүй байна. Тэгэхээр би бол энэ зүйлээс тэ энэ токсик бүг гэж хэлэхэд бол миний хувьд бол яг байна тэ энд бол салж болохгүй нийлж болохгүй гэдгээр үнэхээр яг токсик харилцаа энд бол дэвэл бол гарч ирж байна. Гэхдээ би энэ хүнийг баг зэрэг жоохон өмөргөө дагаа зүйл нь юу юм бэ гэхээр энэ хүний хувьд ууг нь чи одоо тэ энэ саанд карт байгаа байхгүй одоо нар тэ гэхдээ энэ хүн өөрийнхөө учрыг олохгүй байгаа нь чиний хувьд ингээд токсик болчиход байна. Тэрнээс биш энэ хүн тэ нөгөө нэг хайргуудээ чамд ийм үйлдэл гаргаад байгаа биш гэсэн нэг ийм мэдрэмж аваад байхгүй. Энэ харилцаан дээр юу хэрэгтэй вэ гэхээр temperance буюу одоо баланс хэрэгтэй. Энэ зүйлийг та хоёр ярилцах хэрэгтэй тэ. За магадгүй энэ хүний үнэхээр ажлын онцлог байгаа гэдгийг чи мэдж байгаа бол одоо энэ зүйлийг хүлээн зөвшөөрөөд цаашаа явах нь айгүй чухал гэсэн үг. Тэгэхээр яг ингээд токсиктой бол би энэ харилцааг бол тэгээ бүр ингээд айхтар тийм те нэг юм одоо нэг депрессний, стрессний одоо байгаа ч гэсэн одоо нэг юм өөр эмгтэй эрэхтэй гарч ирээл амьдралыг чинь ингээд самраал те тэгээл ингээд эсвэл өөр эрэхтэй эмгтэй өөр ихнэр нөхөртэй хүмүүс орж ирээд самраад байгаа гэсэн нэрэг бол энд байхгүй. Энэ бол одоо жоохон зохицуулах боломжтой. Гэхдээ бол үнэхээр токсик те.
яагаад ингэж одоо чиний хувьд одоо жишээ нь энэ хүнийг ингээ харах юм бол те ялгааг ингээд олж хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байдал чинь л энэ харилцааг токсик гэдэг ийм одоо дүгнэлтэнд хүргээд байгаа гэсэн үг байхгүй юу? Чи энэ хүний байгаар нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Энэ хүнтэй өөрийнх нь ийм онцлог байгаад байна. Ерөөсөө те энэ хүн чинь та хоёр одоо энэ хорвоо ертөнцид эрэхтэй өөр школтой өөр гэрт төрсөн те магадгүй энэ хүний одоо өмнөх трама ер нь бол ийм юутай одоо тогтургүй гэр бүлд өссөн те зарим тохиолдолд ингээд айгүй юм татгшоо болоод ингээд уур уцаартай болоод жоохон тогшин болоод ч юм уу байдаг. А зарим тохиолдолд нэг юм те айгүй сайхан налаасан сайхан хүн болчоод байдаг те. А гэхдээ энэ зүйлийг бол чи хүлээн зөвшөөрөхгүйгээр цаашаа явхад хэцүү шттэ те. А мэдээж хэрэг чамд үргэлж хайртай гэд өмнөж сүгдөөд мөргөөд байх тийм хүн байна гэж бол байхгүй. А гэхдээ ер нь бол яг энэ хүний хувьд бол яалтчгүй чамд ингээд ийм хар цагаан гэдэг шигтэй ямарваа нэг зүйлийн хоёр талыг ингээд ээлжилж харуулад байдаг учраас л одоо чиний хувьд энэ харилцааг одоо болохгүй байна гэж үздэг. Тэгэхээр энэ зүйл бол боломжтой гэдэг нь одоо энд те энд байгаа байхгүй. Тэгээ энэ бол таны сонголт те. Энэ бол үнэхээр одоо гоё те хөрсөн дээрээ бууж шийдвэр гаргаж өөрийнхөө яг ийм логикал ухаанаар шийдвэрээ гаргах нь маш чухал гэсэн үг. Энэ үнтэйгээ энэ хүнийг ер нь бол одоо өөрчлөх нь жоохон хэцүү те. А гэхдээ хүн чамд хайртай бол энэ хүн өөрчлөгдөн. А гэхдээ байнгын ярилцаж те нэгэндээ урам өгчл ер нь бол энэ хүнийг одоо энэ зүйлээс нь ийшээгээ шилжүүлэхийг нь одоо жоохон нэмэгдүүлнэ гэсэн үг. Тэрнээс ч нэг суур ийм хүн бол бас те шууд өөрчлөгдөх нь бас хэцүү те. За тэгэхээр энэ зүйл дээр бол ингэж толгой гарчлаад байгаа. За дээр нь одоо те энэ харилцаа бол яг ингээ яалтчгүй та хоёр энэ одоо ийм чамд ийм те ингээ холилдсон одоо сигнал гэж яддаг. Mixed signal буюу чамайг ингээд айхтар ингээд төрөгдүүлээд байгаа хгүй. Дотоод энэ сэтгэлээ чинь ингээд бүр тэр чигт нь айгүй их юм ингээд самраад байгаа гэсэн үг. Ерөөсөө ингээд бөөн дотоод тэмцэлтэн те. Энэ одоо яг ямар сони юм бэ гэл те. Энэ надад хайртай юмгүй юм. Одоо те эсвэл бол энэ хүн цаашид одоо ийм байхаар байх юм уу? Би энэ хүний занг засчихдаг юм уу гэл ингээд нэг л тийм л бодолтой л байгаад байна. Тэгэхээр энэ харилцаанаас яг ихсэг зуртай холдож болно. А гэхдээ энэ харилцаанд та хоёрт яг мэргэжлийн хүний тусламж за маш олон удаан жил ингээм амьдарчтэй өөрийнхөө туршлагаар аюу гой хуримтлал одоо мэдлэгийн юм далаацтай хүн та хоёрын харилцаанд аюу сайн гой нөлөө үзүүлээд аврах боломжтой. Энэ нэгдүгээр группийн бол аврагдах боломжтой токсик харилцаа байна. Уг нь бол энэ токсик харилцаанаас хэрхэн ер нь бол өөрийгөө аврах вэ гэдэг байгаа шүү дээ. А гэтэл энэ харилцааг яг төрдөө явуулж болно. За энэ Air of Cups гэдэг карт маань ер нь бол төрдөө энэ хүнийг тэ орхиож болохгүй байгаа юм хүчлээд хэрэггүй гэсэн үг. А тэгэхээр магадгүй чи энэ хүнийг төр орхиснороо чи одоо жишээ нь ингээл тэ жишээ авъя л да. За чиний надад те ингээ холилдсон юм мэдрэмж өгөөд байгаа чи надад маш хэцүү байна. Чи нэг бол ингээ аюу сайхан хүн болчдөг, нөгөө бол чи маш хүйтэн хүн болчдөг те. Тэгэхээр би энэндээс юу ч юм ойлгохгүй байна. Хоёулаа жоохон хоёр талд байгаад чи өөр дээр аюу сайн бод, би бас нэг бодох хэрэг байна. Энд одоо хүйтэн болоод хөндий болоод байгаа зүйл чинь те ингээ гадны те одоо юм ажлаас чи нөлөөлөд байгаа юм уу? Чиний бага насны чинь юм уу? Тэгээ чамд яг ямар юм байна те. А миний хүсэл бол юу вэ гэхээр хоёулаа гоё ярилцдаг те. Асуудал гарах юм бол ярилцдаг. Чамааг ингээ хүйтэн болсон үед хоёулаа ингээ ярилцаад тэр зүйлийг шийдээд нөгөө нэг темперийг те одоо тэр жоохон хүйтэн байгаа мэдрэмжийг одоо цугтаа нийлж байгаа бүлээн болгоё л гэсэн ийм зүйлийг л чи энэ хүндээ шаардлага тавина гэсэн үг. Ер нь бол за тэнгууд хамгийн сүүлийн карт ер нь бол Hierophant карт маань бол энэ баггүй. Өөрөөсөө дээгүүр маш гоё юм тэ мэдлэг дээгүүр хүнээс зөвлөгөө авнаа л гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ энэ хүний нууцлаг бодлоодыг уншицгаая. За групп нэр маань хувьд энэ хүн танаас
Ер нь ямар зүйлийг нуудаг вэ гэдгийг харъя. За би мэдэж байгаа тий. Чиний ингээд одоо орохсгүй бүс рүү чинь одоо тий би орсон чиний баундрыг зөрчсөн гэсэн үг тий энэ хүн. Ер нь бол яг баундрыг чинь зөрчөөд байгаа энэ хүн мэдж байгаа гэсэн үг. Одоо магадгүй тий юм ууртай уцаартай болохдоо чиний орон зайруу хэд халтдаг гэдгээ мэддэг байна шүү дээ. За тэгэхээр ингэж штэ би одоо тий бүх зүйл өөрөөсөн болоосай гэж хүсдэгэ гэж юм. Тэгэхээр энэ хүний энэ хүүтэн болоод байгаа зүйл нь магадгүй бид нар яриад байгаа бага насны драма тий эцэг гих тий энэ хүмүүжүүлсэн хүмүүс магадгүй энэ хүн өөр орчинд өссөн бол би тий ингээ өөрийнхөө учрыг олоод балансаа олоод айгүй гоё ингээд тий эмэгтэй хүнтэй яаж харьцаа мэдээд гоё амьдарч болох л байсан штэ гэдэг юм бодлоо таахгүй. За тэгэхээр энэ хүн ууг нь бол тэ чамайг бүх хүнээс хамгийн ингээд намайг ойлгодог шүү гэж бодд юм байна. Ер нь бол их хүмүүс энэ хүнийг ойлгодоггүй байсан тэ. Гэтэл чи энэ хүнийг хамгийн их ойлгодог хүн. Энэ чи бол энэ хүний амьдралд бас нэлээд л гоё өндөр одоо ийм зүйл одоо юу гэдэг хувийг эзэлдэг орон зайг нь эзэлдэг хүн байна да. За би өөрийгөө ингээ хэсэг зуур ингээд тэ өөрийгөө одоо алдсан гэж шүү дээ. Тэгэхээр магадгүй таныг энэ хүн гомдоосон байна. Тэ таны орон зайд үнэхээр баундрыг одоо өөрөө чи орон зай руу халтсан байна. За би яг хэн гэдгээ тэ өөрөөс чинь нуудгаа гэж шүү дээ. Тэгэхээр энэ нуугаад байгаа зүйлийг л ярилцчаад жоох ил болгоод энэ хүний дотоод сэтгэлийг аргадах тэ одоо өмнөх тэр зүйлийг нь жоохон ч гэсэн ингээд ярьж хуваалцаад ахаар багаар тэр трама гэдэг зүйл нь засагдаад явах гээд байна те. Тэгэхээр та бол энэ зүйл дээр маш өндөр ролтой байна л гэж хэлнэ. За тэгмүүд энэ хүн яг бас жоон те хартаа байж магадгүй байна. Тэгэхээр би чи намайг хаяхаас өмнө би чамайг ингээ орхисон шүү гэв. Тэгэхээр энэ дээр нөгөө төр орхиж явах карт гарч ирсэн те. Тэгэхээр хоёр одоогоор төртэй холцсон байх магадлал нь бол өндөр. Гэхдээ эцсийн үндэ бол энэ хүний нэр бол надад ерөөсөө л энэ хүн чамайг өөрийнх нь амьдралд орж ирсэн маш гоё нар гэж хардаг. Тэгэхээр энэ зүйлийг чи хортой токсик харилцаа гэж хэлэхээсээ илүү энэ хүнийг жоохон засгаж нэг хичээгээд үзэх хэрэгтэй. За үнэхээр засгаж хичээгээд болохгүй бол магадгүй тэ энэ хүнийг орхиж явах болно. Тарот мэрэг маань ер нь бол 3-аас 96 сарын нэр гэдэг. Тэгэхээр ер нь бол яг бай те үнэхээр ингээ энэ хүнийг орхихыг хүсээд ямар хэцүү төвхтэй те юм харилцаа вэ гэж бодож байгаа бол та нэг 3 сарын хугацаанд энэ хүнтэй ойлголцоход ярилцгаад өнөөдрийн уншилгаа дахин сонсоод энэ хүнтэй те яаж яг ярилцах ёстой юм бэ гэдэг гарц гаргалгаагаа ер нь болно. Яг миний хэлж байгаа үгнээс гэхээсээ илүү яг хэлж байгаа үг маань та нарын өөрсдөө чи энерги дээр очиж холдож буудаг учраас яг энийг тэгж хэлээд байгаа юм байна. Энэ зүйлийг ингэж хэлээд байгаа юм байна. За тэгвэл би нэг ийм гарц гаргалгаатай юм байна гэдэг зүйлийг бол олох хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн яг 1-р группийн дээр бол зөвлөгөө картыг бол авмааргүй нэ. Яагаад гэх юм бол угаасаа тодорхой те энэ бол бүр хит тийм токсик бол биш байна. Тэ жи хинэгний одоо ихнэр нөхөр гэлдэ нэг магадгүй нэг юм 3 дахьчийн нөлөөл за ихнэр нөхөртөө байсан ч ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөл таард ингээд орж ирээд одоо тэ нүдэд байгаа бол биш байгаад байгаа хгүй. Зүгээр энэ бол таар хоорондоо цогцож чадах юм бол чи тэр хүнийг илүү ойлгож тэ тэр хүнийг илүү гоё нээх гэж хичээж чадах юм бол энэ харилцаа цаашаага гоё явчих боломжтой байна л гэсэн үг. За тэгээд 1-р группийн маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн нэмэлт уншлагыг маань авсанд маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ бол миний хувьд та бүхэн намайг дэмжиж байгаа бас дэмжлэг юм шүү. За ингээд өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага хэлж гэн. Групп 2-ын маань бааныгаа сонгожээ. За тэгэхээр нөгөө нэг зарим хүмүүстэй аюул чухал асуултанд энэ нэг бамбар бааныг гаргаад ирэх ингээд тэгдэг. Гэхдээ би бол үнэхээр энэ бааны картанд өөрөө маш их хайртай. За тэгэхээр энэхүү токсик харилцаанаас хэрхэн гарах вэ?
ер нь яавал дээрвэ гэсэн уншлага болж шүү дээ. Тэгэхээр бааны картнаасаа бүгдээрээ нөхөө асуулт асуух болно. За тэгэхээр ер нь бол өнөөдрийн уншлаганд орж ирж байгаа хүмүүс маань дандаа тий өөртөө харилцааг жоохон хортой харилцаа байна уу да тий жоохон өвтгөөд байна. Зүрх сэтгэлийн хувьд ингээд асуудалтай байна гэсэн хүмүүс маань одоо уншлагыг маань авч орж ирж байгаа. За тэгэхээр зөвхөн асуултын хувьд бол тий ингээд одоо тийм байна гэхээсээ илүү энэ харилцааг хэрхэн шийдэх вэ? Энэ хортой харилцааг хэрхэн шийдэх вэ гэдэг шууд ингээд гарц гаргалгаатай уншлага болох гэдэг. За групп 2-ын маань хувьд одоо байгаа энэ хөө хортой харилцаанаас хэрхэн гарах вэ? За strength card-аар маань хэлж байна. Page of Cups, Eight of Wands, Hermit, Five of Swords, Devil. Ялтчгүй л дээ яг нөгөө токсик харилцаа гэж бодоод байгаа хүмүүс маань үнэхээр нэгдүгээр группт маань бас devil card маань гарч ирсэн. За Ten of Wands, Five of Cups, Queen of Swords, Two of Pentacles, Two of Wands, Six of Pentacles, Three of Pentacles, Three of Swords, Two of Swords. За ер нь бол нөгөө бааныг сонгосон одоо групп маань ер нь бол нөгөө за энэ бааныгаа шин тавьч та. Ер нь бол ингээд айгу маш тодорхой одоо нөгөө өрнөлттэй ийм уншлага болох нэ. За тэгэхээр одоо ерөөсөө л яг 2 дугаар группийнхандаа хэлэхэд энэ харилцааг ерөөсөө хүчилж болохгүй гэсэн үг. За хамгийн ихний карт маань нөгөө strength карт байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ карт маань ер нь бол яг ийм байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд явуулах байж болно. Эсвэл төр хугацаанд холдох байж болно. За энэ харилцаан дээр бол би таныг төр хугацаанд ер нь бол холдох хэрэгтэй сонголтоо хий гэж хэлнэ. За яагаад тэгэхээр Two of Pentacles, Two of Wands карт маань та яг сонголтын уулзвар дээр ирчихсэн байгаа. Тэгээ яг ингээд хоёр нэг юм зам байдэн шүү дээ. Яг тийм зам дээрээ ирчихсэн ингээд байж байна. Шийдвэрээ гаргаж чадахгүй байна тий. За тэгэхээр энэ харилцаа бол яг нэг ийм мэдрэмж. Энэ бол нэг тийм би айхтар удаан хугацааны харилцаа гэж нэгтгэж мэдрэмж нь жоохон бага байна. Яагаад тэгэхээр Page of Cups карт маань айгуу тийм залуу энерги, залуу стил, маш хөнгөн мэдрэмжтэй. Энэ хүн одоо жишээ нь юу байгаад байгаа байхгүй одоо юу гэмдэ өөрийн хувьд одоо яг юм амлалт өгөх дайны харилцаа гэж анханасаа чиний амьдралд орж ирээгүй. Амлалт өгнө гэдэг маань одоо тэ албан ёсны одоо найз охин, найз бүсгүй тэ гэсэн үг шүү дээ. Энэ хүн бол гоё фан байх гэж тэ гоё өөртөө чинь гоё одоо ингээд happy байх гэж одоо нэг юм зарим тохиолдолд нэг хүн одоо жишээ нь нэг юм за энэ хүнтэй гоё уулзаад одоо зүгээр л дээ нэг хэсэг хугацаанд гоё аз жаргалтай бай. Үнэхээр бид хоёр нэг ойлгож чадах юм бол
дараагийн түвшний харилцаа эхлүүлж болох юм а гэдэг буюу бүр яг ихний цикл байгаа юм шиг мэдрэмж ихгүй юу. За Page of Cups бол ийм хөнгөн мэдрэмж. Гэтэл энэ зүйлс танд айгүй тийм хүнд туссан байна л гэсэн үг. Энэ зүйлийг та байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой. Яагаад гэвэл энэ хүн анханасаа танд ямар нэгэн байдлаар амлалт өгөх гэж ерөөсөө оролдоогүй. Зүгээр л те гоё хоёлаа гоё цагийг зугаатаа өнгөрөөе те магадгүй нас биенд хоёлаа хүрсэн за кино үзье те гоё болзъя гэл те ер нь бол нэг юм аль альныхаа одоо хил хязгаарлуу хит ингэж зөвшөөрлгүйгээр нэвтрэхгүйгээр ийм гоё хөнгөн ад жаргалтайгаар нэг нэгнийхээ одоо те нэг нэгээ хайрлая гэсэн л ийм санаахгүй. Гэтэл энэ зүйл чамайг маш хурдан ийм hermit буюу ганцаардал те хоосрол ийм зогсон байдал, гацсан байдалд оруулсан. За hermit card маань та бүхэндээ ингээд ойроос харуулах юм бол энэхүү карт маань нэг ийм одоо те яг ийм isolated гэж ярьдیں۔ Яг ийм мөсөн дээр ингээд гацчихсан одоо энэ хөлдсөн гэсэн үг. Ер нь энэ харилцаа ингээд маш зогсон голсон байна. Энэ харилцаа зогссон харин цаашаа яах вэ гэдэг дээрээ л та хариултаа хайж орж ирсэн тийм. За тэгэхээр энд бол ингээд харилцаа гацжээ. За ер нь дотгошоогоо ингээд бодоод ирэхээр энэ харилцаа цаашаа явахгүй юм байна гэдэг мэдрэмж танд төрсөн. За Five of Swords бол энэ те одоо туйлдсан, ядарсан энэ харилцаа гэдэг уг нь бол болчихно гэж та бодсон. Гэтэл бол үгүй байлаа. Та зүрх сэтгэлийн хувьд маш ганцаардаж байна. Сэтгэл санаа хэцүү байна тий. За Five of Cups энд бол тий өөрийнхөө ингээд өөртөө итгэх үнэлэмжч буурна, өөрийн сэтгэл санааны хувьд ч тий ямар нэгэн зүйлийг ингээд өөрөөс чинь тий дотроос чинь ингээд аваа явчихсан юм шиг ийм хэцүү мэдрэмж таныг зовоож байна. За дээр нь энэ харилцаа айгуу тийм хүнд энергитэй явж байна. Энэ 10 саваа карт маань бол тий энэ саваагаа энэ хүн ингээд одоо тэврээд явж байхдаа бүр хөлсөн гарч байгаа л да тий. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа маш тийм өөрт чинь нэлээд ийм одоо сэтгэл зүйн хувьд одоо ийм нэг inspire гэж ярьдیں۔ За энэ саваа карт маань яг дотоод сэтгэл зүйн гал дүл гэсэн үг байхгүй. Гал дүлийг чинь унтраасан, сэтгэл санааг чинь нураасан ийм карт. Тэгэнгүүт та яасан? Энэ бол те юмыг логиклаар босгүй харж байхгүй. Яа тэгэхээр та энэ hermit бол маш гоё дотгошоо өөрийгөө ойлгох гэж хичээдэг, далд ухамсартайгаа холбогддог, дотоод хүнтэйгээ холбогддог. Яагаад би фейлдч вэ гэдгээ л та бодоод байгаа байхгүй. Яагаад би энэ хүнээс салцж болохгүй, нийлж болохгүй тэгсэн хэрнээ те ийм өвдөлттэй байна гэж одоо байх уу гэдэг те нэг ийм яагаад энэ хайр юм бол яагаад ийм хүнд мэдрэмжтэй байгаа. Зүрх сэтгэл минь те тэр чигтээ ингээд чулуугаар дүүрсэн юм шиг зүрх миньдээ ингээд хатгаад байна те цээж минь хүндүрлээд дүүрээд байна гэл те ийм нэг хэцүү мэдрэмжтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг ерөөсөө л энэ хамгийн ихний карт байгаар нь хүлээн зөвшөөр те дээр нь ямарваа нэг зүйлийг ингээд хорвоортонд даатгах гэдэг зүйл бол таныг энд байгаа бол чулуугийн чинь зүрх сэтгэлд дагаад бол чулуугийн чинь ингээд зэгцлэх хамгийн гоё боломж өгдөө шүү. Тэгэхээр ер нь бол ингээд те за энэ харилцаа яаж шийдэхийг те одоо өстой нөгөө орой гоё сартаагаа ярилцж болно, өглөө нартаагаа ярилцж болно те хүн өөрөө нөгөө байгалийн нэгэн хэсэг. Тэгэхээр нөгөө том бие гэж яриад байгаа байгальтайгаа гоё ярилцаж чадвал чиний зүрхний орон зай нэгдэнэ. За гоё орой те гоё ингээд сааданд суугаад сайхан те ингээд сартаа ярилцах бас айгүй гоё хийлэнг болдог те ингээд ингэсэн тэгсэн би ингэж бодсон тэгсэн чинь энэ хүн маань нэг юм байлаа гэд ингээ уйлаад өөрийнхөө доторхыг онгоолгоод те ингээд сайхан уужирч болноо. За энэ бол энэ одоо те өөрөө байгаа зүйлийг байгаар нь хүлээн зөвшөөрөөд тэгээд одоо хамгийн гол нь одоо төгсгөлний үе гэхээр за ийм байла надад ийм хэцүү байна гэд орой олгон магадгүй өөрийнхөө дотор байгаа тэр нэг ярих гад байгаа зүйлийг ста нөгөө сар нартагаа те байгальд л хэдийгээ ингэж уусгаж тэр зүйлийг чи амаараа гаргаснараа чиний дотор бүгэлсэн зүйлс гадагшилж гин гэсэн үг байхгүй. За тэг гадагшлаад ирэхээр чи яадаг вэ гэхээр чи одоо тэг хэл одоо юу гэдэг үгээрээ гадагшлуулж байна. За дээр нь чи зүрх сэтгэлээ
дотор буурсан байгаа тэр зүйлийг одоо тэ нулимсаараа гадагшлуулж байна гэдэг чинь баг багаар ингээ хийлэн хийгээд чиний дотор онгоогоод иртий. За энэ зүйл бол чамд одоо маш их хэрэгтэй гэж л би хэлэндээ. Тийм. Тэгэхээр төгсгөлд нь болохоор юу вэ гэхээр нөгөө түрүү хэлгээ марчаад энэ харилцааг яах эсхийг те одоо хорвоо ертөнц танд даатгаж байна. Тэ энэ бол миний асуудал биш боллоо. Яагаад гэж хэлж байгаа вэ гэхээр энэ аахгүй те. Ерөөсөө л байгаар нүлэмшөрөөд зүгээр орхиод тавиад явал. Тэгснээрээ та эдгэрсэн цагт бол энэ хүн буцаж ирэх боломжтой. Тард мэрэг маань мэдчихэ те 3-аас 6 сарын нэр гэдэг. Тэгэхээр хүн дандаа ингээд те өөрөчөө өвтгөөд ингээд таг чиг алга болоод те ингээд нэг гоё эхэлснээр пал пул гэдэг ингээд өөрөө чинь сэтгэлийг хоослоод хайчаад эрэгтэй ч юм уу эмэгтэй ч юм уу айл харилцаанд ямар ч асуудал гарсан байж болно те. Энэ алга болсон чамааг гомдоосон зүйл нь магадгүй тэр хүн зөвхөн чам руу чиглэсэн зүйл биш, магадгүй энэ хүнд өөр дэх хийх ажилч гарсан байж болно те. Одоо ар гэрт нь одоо зовлон гачигдэлж гарсан байж болно ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар тэр хүнийг хүлээн авна уу гэхээс бүх зүйлийг өөр дээрээ битгий бодорой. Тэгээ надад би л таалагдахгүй байгаа юм байна. Би л тэр хүнийг те ингэсэн юм байна. Би ийм буруу зүйл хийсэн учраас энэ хүн намайг хайчлаа ч гэдэг юм те. Ийм зүйл бол битгий бодорой. За энэ токсик энэ харилцаа бол яагаад чинь зүрх сэтгэлийн хувьд ийм холбоостой тавьж чадахгүй байгаад нэг ийм токсик харилцаа. Одоо бол харилцаа бол би энэ бол гатсан харилцаа л гэж хэлнэ. Ямар ч урагшгүй зүрх сэтгэл өвдсөн те. Энд бол нэг ижил тэнцүү хайрлах гэсэн зарчим алдагдсан байна. За дээр нь энд те зүрх сэтгэл үнэхээр өвдөж байна. Хэсэг зур хаалттай байхыг хүсэж байна. Тэ өөрийнхөө хүч чадлыг эргэж авахыг хүсэж байна. Хүлээлт байна те. Тэгэхээр эцэст үсгэлгүй хүлээлт гэдэг бол чамааг бол үнэхээр дотроос чинь нийддэг учраас нөгөө зүгээр л гоё те хорвоо ертөнцид даатгачаал гэдэг байгаа чинь л ерөөсөө энэ бол те эцэст төсгөлгүй те нөгөө нэг хүлээсээр гэдэг шиг те энэ бол эцэст төсгөлгүй байх болно. Тэгэхээр чи өөрийнхөө дотоодыг чөлөөлж чадсанараа шин зүйл орж ирэх орон зай үүсдэг. Чиний тэр те бодоод байгаа тэр бол чулууг гаргаад хай те үгээрээ гаргаад хайчих. За тэр зүрх сэтгэл чинь зовоод байгаа бол нулимсаараа гаргачих. За тэр үед хоосон орон зай те ингээд үлдэнэ. Одоо ямар нэгэн шин зүйл орж ирэх л орон зай бэлтжиж гэсэн. За тэр орон зайд энэ хүн ч орж ирж болно, өөр нэгэн сайхан хүн ч орж ирж болно. Гэхдээ ер нь бол одоо энэ токсик харилцаанаас ер нь бол токсик харилцааны дараа хэсэг зуртаа ер нь бол жоохон ганц бие явж өөрийгөө эдгэх нь аюул чухал гэдэг. За бүрэн эдгээгүй байгаа нөхцөлд дараагийн харилцааг оруулж ирэх тохиолдолд яг нөгөө өмнөх чамааг өвтгсөн хүнтэй маш төстэй хүн орж ирдэг учраас энэ зүйл дээр маш анхааралтай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг эдгээгүй байгаа те ингээл нөгөө төсөөлөл та зүрх сэтгэл ингээд шархалсан байна. Одоо ингээд нэг хутга зоосон байна гэдэг ч юм уу те ингээд одоо тэр чинь ингээд нэг шүүрээд те нэг цус нь ингээд асгарч шít одоо ер нь бол одоо харагддгүй л хос сэтгэл гэдэг чинь тэр байтгаал дэсэ чи хайцсан юм шиг мэдрэмж өгдөг аюу хэцүү. За тэгэнгүүт яах вэ гэхээр яг тэр шарах анигдаагүй байхад өөр хүнийг оруулж ирэх юм бол бүрэн анигдаагүй байхад гэсэн үг шүү. Бүр ингээд эдгрээд бүр шархан эдгрээд яг сориг болно шүү дээ тий. Гэхдээ тэнд ямар ч тэнд нь одоо тийм өрөвсөл байхгүй байх гэдэгтэй нэг юм төсөөлөл бол бүрэн эдгэсний дараа та дараагийн шинэ харилцааг манифест хийж өөрийнхөө яг миний амьдралд яг ийм л хүн орж ирэх ёстой гэдэг зүйлийг та авах ёстой гэсэн үг. За тэгэнгүүт ер нь бол танд айгүй зөв хүн орж ирэх боломжтой. Тэр сэтгэл зүрх шүүрээд те одоо цус гараад энэ хүнээ мартаж чадахгүй байгаа нөхцөлд нөө чиний тойрогт маш токсик хүмүүс эргэлцээр байх болно. За тэгэхээр бүгдээрээ түүний чамд хэлхийг хүсэж байгаа нь одоо хилээгүй нууц гэсэн үг. Чамд ерөөсөө хилээгүй нууц юу вэ энэ харилцаанаас? За чи мэдэж байгаа тий чамайг явуулахад ямар хэцүү байсныг чи мэдэж байгаа гинэ. За тэгэхээр энэ хүн би хэлсэн тий энэ хүний амьдралд чамаас шалтгаалаагүй зүйл орж ирсэн.
гинт. Тэгэл энэ харилцааг ингээд гацаасан л гэсэн үг. Энэ чамаас шалтгаалаагүй шүү за. Чи тэ би таалагдаагүй, би царай муутай, би тийм болохоор намайг хайчлаа, орхичлоо гэж битгий бодоорой. Гэтэ чи чи мэдгүй те чамайг орхиход ямар хэцүү байсан гэж бодож байна гэж штэ. За хөөрхөдөө те ууг нь бол би чамд бүх одоо мэдрэмжээ ингээ хэлхийг хүсэж байгаа гэж байна. Энэ хүн бол энэ зүйлийг чамаас нуусан байгаа хгүй энэ мэдрэмжээ. За би найзуудаас илүү зүйлийг хүсэж байгаа гэдг нь энэ хүн чиний амьдралд дахиад орж ирэх боломжтой байгаа гэдгийг илэрхийлнэ. Гэхдээ энэ зүйлийг бол чи хүчлэхгүй, чи ямар нэгэн үйлдэл хийх ямар ч шаардлагагүй зүгээр хүлээн. Хорвоо ертөнцид даатах нь энэ хүн ирэх хэрэггүй, хорвоо ертөнцид та мэдэрээ окей ингээл болоо. Тэгэл өөрийнхөө урдах те өөрийгөө идэх би яаж өөрийгөө энэ зүрх сэтгэлийг эдгэх вэ гэдэг зүйл дээрээ л ажиллана. За би хэсэг зурт өөрийгөө алдсан гэж шүү дээ. За энэ алдсан гэдэг зүйл бол энэ харилцааг дуусгахад энэ хүнээс өөрөөс нь айгүй шалтгаалсан байна гэдгийг одоо та харж байгаа хаа өөрөө ч хувьдаа чиний хувьд харж байгаа ах гэж найдаж байна. За би одоо зарим тохиолдолд сэрэнгүүтээ чиний талаар боддог. Тэгээ бид нар одоо хэсэг хугацаанд нэгээ тавьж явуулах ёстой гэж байна. За тэгэхээр яасан? Яг л нөгөө divine time гэдэг шиг болох ёстой зүйл болох ёстой цагтаа л болно. Бүр ингээд бит хоёр нэгээ одоо явуулах ёстой байсан гэж бүр хэлж байгаа байхгүй. Энэ дээр Тэгэхээр энэ харилцаа бол стол ингээд багцлал хэлэх юм бол одоо стол хорвоо ертөнцтэй даатгаарэ. Хүчлэх хэрэггүй, чи ямар нэгэн үйлдэл хийх хэрэггүй. Энэ хүн чамаа гэсэн сэтгэл байна уу байна. Эргээд ирэх боломж нь байна уу байна. Гэхдээ хизээ гэдэг нь үнэхээр тодорхойгүй. Чамд хүлээлт гэдэг зүйл байгаад хэрэггүй. Энэ хүлээлтийн хугацаанд чи зөвхөн өөр дээрээ л ажиллана л гэсэн үг. Би яаж өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг гаргаж ирэх вэ? Би үнэхээр өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг гаргаад ирэх юм бол хорвоо ертөнц надад миний энэ хайртай хүнийг над руу явуулах баха гэдэг ийм итгэл байна уу гэхээс энэ хүнийг ерөөсөө хүлээгээд хэрэггүй гэсэн үг шүү за. Тэгэхээр цаг хугацааны хувьд гоё магадгүй 3 сар дотор ирж болно. За магадгүй 3 жил дотор Тэгэхээр энд бол ингээд нөгөө яасан бол гэдэг хүлээлт чи өөрөө чамайг айгүй тийм нөгөө блокнд оруулдаг буюу байгаа газар чинь гацаадаг. Чи байгаа газараа гацаад хинч байж итл нөгөө хүмүүс айл үшээ чамаас айл үшээ дээгүр долгионих болоод ирэхийн цагт таарийн долгионд таарахгүй гэсэн. Тэгэхээр чи айл болох өөрийнхөө хамгийн бест хамгийн гоё хувилбараа бүтээхийг хичээгээ явж итл тэр хүн үнэхээр чамд тэр дээшээгээ оргилд хүрэхийн тулд тэр хүн өөрөө хичих ёстой байна гэдэг зүйлийг хараад таяр хэрвээ тэр үед гоё дээд төвшөндөө нийлэх юм бол айгүй гоё хос болох боломжтой шүү. За ингээд 2 дугаар группийн маань уншлагыг хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар группийн маань үнэхээр бас л сонголт бол тасархай байлаа. Тэгээд ер нь бол яг тасархай гэдэг нь энэ өөрөө нөгөө нэг айгүй гүн мэдрэмжтэй карт. Маш гүн асуултын хариултаа та ер нь бол жоохон deep дээр нь айгүй тийм хүчтэй авах болно л гэж хэлэндээ ер нь бол. За тэгэхээр 3 дугаар группийн маань Witches Tarot-ыг сонгожээ. За тэгэхээр бүгдээрээ хайрцаг тавьчих. За ингээд 3 дугаар группийн маань хувьд энэхүү токсик харилцааг хэрхэн шийдэх вэ гэсэн юм уншлаг байх болно. 3 дугаар группийн маань токсик харилцааг хэрхэн шийдэх вэ? Вау, Queen of Wands картаар хэлж байна. Та бол өөрийнхөө үн цэнийг мэддэг, маш хүчрхэг эмэгтэй байх нэ. За эмэгтэй байх нэ. Ирчүүд маань баг үздэг учраас юм дандаа эмэгтэй хичээд байдаг шүү уучлаарай.
Wow, Queen of Pentacles. За ер нь бол маш хүчтэй энергиуд гарч ирнэ гэсэн яалтчгүй ихний хоёр маань тасархай картууд гарч ирж байна. Энерги бол маш хүчтэй, хүчтэй. За Ace of Swords, Strength, Five of Cups, Sun карт маань гарч ирж байна. Five of Swords, Two of Pentacles, Six of Cups, Ten of Swords, Hermit, yeah, Four of Pentacles, Four of Cups, Wheel of Fortune, here was Lovers, Ten of Cups. За тэгэхээр 3 дугаар группийнхан бол уншихад маш гоё, урамтай, маш супер энергитэй уншлах болох нэ. За ер нь бол 3 дугаар группийнхны маань хувьд ихэнх нь тий яг гэр бүлийн асуудал байх магадлал нь маш өндөр. Six of Cups карт маань энэ бол soulmate-ийн карт. За дээр нь энэ харилцаа маш удаан үргэлжилсэн байх магадaltaй харилцаа. За 1 2 дугаар группийнхан бол тийм яг ийм бол энерги биш байсан. За тэгэхээр за та эхлээд бол за эхнээсээ бүгдээрээ явцгаач байла. За та бол угаасаа өөрийнхөө үнцнийг мэддэг. Маш амжилттай, дотоод гал маш өндөр, fireтай, таны одоо тэ энерги эцэж цуцшгүй маш мундаг энергитэй ийм хүн байна. За та хин нэгний гэргий, хин нэгэнд амлалт өгсөн эмэгтэй. Queen of Pentacles бол энэ энергийг үзүүлж байгаа гэсэн үг. Та магадгүй аль бишээ сүү тавьсан, хин нэгэнтэй гэрэлсэн тэ ийм эмэгтэй. Жохон одоо насны хувьд бол одоо арай нэмтэй төлөвсөн эмэгтэй болчиход байгаа шүү дээ. За юу хийхээ маш сайн мэддэг тэ ямарваа нэг зүйлийг одоо байгаар нь хүлээн зөвшөөрч чаддаг. За энэ ихний дөр бол бүр яг ингээ ерөнхий нөгөө нэг мэдээлэл гэдэг шиг орж ирж байгаа байхгүй юу? Ер нь бол за тэгэнгүүт яасан. За яг та тэ үнэхээр энэ Five of Cups буюу сэтгэл зүйн хувьд бол одоо бол ингээд тэ яг энэ токсик харилцаатай учирснараа дотоод ийм хоосрол, өөрийгөө мэдрэхгүй байх, алдчих гад байгаа юм шиг л мэдрэмж аваад байна. Алдсан бол биш, алдчих гад байгаа юм шиг. За зүрх сэтгэлийн хувьд тэ feeling, зүрх сэтгэл маш их өвдөлттэй. За энд бол тэ mental дээр яригдана. Ер нь бол спортууд маань logical буюу яг хүний brain буюу тэ тархины хэсэгт байрлах logical одоо тийм одоо оюун ухаан дээр суурилсан гэдэг шиг энэ бол яг mental буюу одоо чиний хувьд ийм одоо нэг толгоо ингээд нэг задарчих гад байгаа юм шиг те энэ харилцааг яах ёстой вэ гээд ингээд сэтгэл зүйн хувьд ингээд навс унчаад байгаа нэг юм мэдрэмж буюу бараг амьдралдаа байгаагүйгээ те ийм энергитэй гал энергитэй хүн ийм төвшөнд очлоо унж байгаа учраас энэ бол таны хувьд маш токсик те энэ шийдэж болохгүй байгаа юм шиг мэдрэмж. Уг нь бол бүх юмыг л те нэг шийдээд гарц гаргалгааг нь би олж чаддаг та те. Гэтэл энэ удаад бол би үнэхээр те ингээд чадахгүй байна те. Өөрийн дотоод зөрчилдөө маш их байна. Би энэ одоо те харилцаан дээр хариултыг хайгаад ингээд те ингээд гацчихлаа гэдэг л нэг ийм мэдрэмж. За ерөнхий таны ингээд нөгөө нэг
wants буюу дотоод гал те ингээд амьдралд гоё ингээд хүчтэй урагшлах, амьдралын төлөө зүтгэх ч гэдэг юм уу те ямарваа нэг шин зүйлд өөрийгөө сорих энэ зүйл бол байгаа. Зөвхөн сэтгэл зүй, ментал хоёр ингээд уналттай байна. За тэгвэл five of sword бол ер нь бол одоо ийм нэг feeling чинь өөрөө ингээд ялагдах гээд байгаа мэдрэмжтэй яг ийм дотоод зөрчилдөөн яг энд байгаа. За санд карт бол та хизээд өөрийнхөө сааныг алдахгүй тэ энэ та токсик харилцаанд орсон ч өөрийгөө буцаагаад гаргаад ирэх ийм чадамжтай, чадвартай хүн шүү. Тэ ингэж унсан ч гэсэн танд гарц гаргалгаа байгаа. За энэ бол маш удаан хугацаанд одоо хайр дурлалтай байсан, харилцаатай байсан, гэр бүл байсан ч гэдэг юм те. Эсвэл бүр ингээд багаасаа үрхэж нөхөрлөж ингэж нөгөө гэр бүл зохиосон хүмүүс байдаг шүү дээ те. Эсвэл удаан хугацаанд найзалж байгаа ч юм уу. Тэгэхээр энэ зүйлийг та үнэхээр нөгөө нэг одоо хамгийн чухал миний амьдралд энэ харилцаа үнэхээр чухал уу гэдэг хамгийн том одоо те шийдвэр гаргах одоо ийм амьдралын цикл дээр ирж байна гэсэн үг. Энэ бол одоо чиний амьдралд энэ харилцаа үн цэнтэй юу те би энэ амьдралд миний амьдралд одоо үн цэнтэй одоо миний хувьд үн цэнтэй зүйл юу илээ гэд ингээд нөгөө маш сайн бодох шаардлага гарч байгаа те. Тэнгүүд үн цэн гэдэг маань одоо үнэт зүйлс гэсэн үг. За үнэт зүйлс гэхээр одоо ингээд хүмүүс ер нь бол ингээд нэг юм өөрийнхөө дэвтэр дээр ч юм уу бичээд үзэхээр ер нь бол ингээд те токсик харилцаатай хүмүүсийн хувьд одоо бичгээр айгүй их чухал юм бодогдуулд юм лээ гэж хэлнэ. Таныг ч гэсэн бас тэгээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр дэвтэр дээр яах вэ гэхээр за тэ нэгт нь миний хувьд те энэ амьдралын үнэт зүйлс юу вэ? За тэнгууд магадгүй та хүүхдтэй бол мэдээж хүүхд гэх юм уу те эсвэл нэгт нь би өөрөө те өөр хүнийг л тавихгүй шүү дээ. За энэ токсик харилцаатай те энэ хүнийг бол би бол нэгт тавихгүй гэж бодож байна. Хэрвээ нэгт тавьсан бол уучлаарай та өөрөө өөрийгөө алдсан, өөрөө өөрийгөө бүр мэдрэхээ болцсон, үнэт зүйлс гэдэг зүйлийн чутга учрыг мэддэггүй хүн байна гэсэн үг. За тэгэхээр ер нь бол яг ингээд харахаар яг ингээд сайн бодох хэрэгтэй. Өөрийнхөө дотгошоо орж бодно те далд ухамсартайгаа холбогдно гэж юм. Hermit бол яг байгаа газаа гацсан мөстэй газараад үйл ингээ хүлдчихдэг те бүх юм. Тэгэхээр энэ харилцаа хүлдсэн, урагшлах боломжгүй болсон. Та өөрөө бас хүлдсэн. Энэ харилцаан дээр ямар нэг үйлдэл хийх гэхээр чадахгүй байгаа. Явуулж чадахгүй, тэ авч чадахгүй, явуулж чадахгүй. Барай суудсан те энд. За тэгэхээр та яах вэ гэхээр энэ олон жилийн хугацаанд үүсэж ирсэн далд ухамсарт нуугдсан зүйлүүдийг илрүүлж гаргаж ирнэ. Удаан хугацаанд та ингээ үерхэл нөхөрлөл, хайр дурлал, амьдрал гэд зохиож байсан бол тэр зүйлийг энэ зүйлс үнэхээр надад юу өгөө гэдэг дээр одоо эргцүүлэн бодох цаг хугацаа чи ирсэн байна. Далд ухамсараа өнгөчнөө л гэсэн үг. За далд ухамсарыг өнгөчнө гэдэг маань ер нь бол яг вэ дотоод руугаа жоохон чихэлчгэд энэ зүйлс чамд жоохон тодорхой болоод ирдэг. Бид нар ингээл дотоод хүүхэд гэж ярьдаг, далд ухамсар гэж ярьдаг те. За дотоод хүүхэд гэдэг маань бид нарыг анх энэ хорвоо ертөнцийн дээр төрөхөд одоо бидэнтэй цуг мэдлж байгаа гэж баг би ер нь л тэгж ойлгодог. Бид нар гадна талаараа те өөртөө өөрөөр явуулаад байдаг те хин нэг нь таалагдах гэж ингээд өөрийгөө эвдэж авааддаг. Дотоод хүүхэд маань үргэлж хүүхдэрээ байна. За тэр хүүхэд болвол те ийм баяр баясгалантай, цог жахваатай яг энэ сан картн дээр байгаа шиг үргэлж гоё те ийм диггүй маш муу одоо те муу санаа байхгүй нэм маш гэгээлэг хүүхэд байгаа байхгүй. Гэтэл бид нар тэр хүүхдийг мартаад тэнд нь ингээд мартаж үлдээгээд нөгөөт нь мартагдсан учраас нэг харанхуй газар л одоо биеэ хураагаал сууж байгаа гэж юу н ойлгож болно. Гэтэл гадна талдаа бид нартэй ингээд нэг аюу их одоо ийм одоо эвдрээд явагддаг гэх юм да ер нь бол өөрлөгөө өнгөхгүй учраас. Тэнгүүд далд ухамсар бол өнөөдөр хүртэл чамд амьдралд чинь тохиолдож байгаа бүх хэв шинжүүд амьдралыг чинь туршлага чиний далд ухамсарт тэр чигтээ хард диск шигтэй мэдээлэл болоод очиждаг. За тэгэхээр энэ зүйлийг ухаж ойлгоно гэсэн. Энэ хүнтэй энэ харилцаа надад юу өгч байна? Намайг алдахад хүрэж гинөө. Би уг нь бол
маш өндөр энергитэй, маш хүчрхэг эмэгтэй хэрэгтэй. Гэтэл надад би энд яг юу болоод байна гэдэг зүйлийг өөрөөсөө асууна. За тэнгууд үнэт зүйлс гэдэг зүйлээ жагсаад бичээрэй. За ер нь бол одоо тэ үр хөвгтөд бол хүн үр хөвгтөд тавина, нэг бол өөрийгөө тавина. За хоёрт мэдээж хэрвээ чи нэгт өөрийгөө тавьж байгаа бол сайн байна. Хоёрт бол чи амьд явж, чи аз жаргалтай явж, үр хөвгт чи аз жаргалтай явна. Хоёрт үр хөвгттэй магадгүй. Тэгтээ та бол таны чигсэлд бол өөрөө жил за гуравт одоо тэ эцэг их ч гэдэм үү, дөрөвт ажилч гэдэм үү те, ажилгүй бол яах юм бэ? Энэ хүн энэ токсик харилцаатай хүн өөрөө ч одоо тэжээгээд явах уу гэдэг те. Тавт бол окей, энэ хүн байж болно. За энэ хүн хэрвээ дээгүүр орж байгаа бол та өөрийгөө алдсан байх шүү гэж жоохон бодох хэрэгтэй. Та хүүхдээсээ дээгүүр тавьж байгаа, өөрөөсөө дээгүүр тавьж байгаа бол уучлаарай. Та бол үнэхээр энэ хорвоо ертөнцид өөрийгөө алдчихсан явж байна. Та бол ерөөсөө зүгээр л те оршин байдаг амьтан шиг явж байна гэж л одоо хэлэндээ ер нь бол те. Тэгэхээр та бол гэхдээ тийм хүн биш ээ. Та бол энд тийм хүн биш. Таныг би тэр хүнийг амьдралынхаа үнд зүйлсийн 1 2 50 гэж ерөөсөө бодохгүй байна. За энэ дээр бол те Four of Pentacles карт маань та энэ хүнийг тавьж явуулж чадахгүй байна. Та тавьж явуулж чадахгүй байснараа ийм өвгөн шиг эмгэн шиг царайтай болох гээд байна гэсэн үг шүү. За тэгэхээр маш том сонголтын зааг дээр иржээ. Тэгэхээр энэ 3 дугаар группийнхандаа хэлэх юм те. Би бол ингээл те шууд салаал яв. Наатаха хай май нөө үгүй. Энэ бол эцсийн нүндээ таны гаргах шийдвэр байдаг. Бид нар бол зөвхөн гоё те таны харах өнцгийг нэг ийм зүйл байд шүү. Өнөөрөө тийм биш шүү гэдэг нэг ийм ёнг гэдэг нэг тийм бодлыг оруулж энерги чинь одоо нөлөөлөх гэж те танд ямар нэг шин зүйлийг харах өнцгийг чинь өөрчлөх гэж уншлага хийдэг болохоос ш таны одоо бүхэл бүтэн хувийн орон зайд нэвтэрчтэй ямар нэгэн шийдвэр гаргахад чинь ингэж шууд байдлаар нөлөөлөх ямар ч тийм эрх байхгүй. Тэгэхээр та энд те hermit юуны төлөө гарч ирсэн бэ гэвэл энэ та өөрөө шийдвэрээ гаргаарай. Энэ зүйлийг сонсоод гэсэн үг. За Four of Cups бол одоохондоо бол бэлэн биш байна. Амьдралд те амьдралыг гоё урсгалаар нь явуул хичээл зүтгэлтэй бай. Divine time ирэхэд та үнэхээр жаргах боломжтой те. За энэ бол Lovers card, Ten of Cups бол маш гоё аз жаргалтай гэр бүлийн карт. За аз жаргалтай гэр бүлийн картыг та өөрөө бий болгож чадах нэ. Өөрийнхөө дотоод одоо нөгөө хүн өөрөө зэгцрээд ирэхээр хорвоо ертөнцид тэр жигтэй зэгцэрдэг гэдэг чинь. Тэгэхээр та хүнийг өөрчилж чадахгүй. Та харин өөрийгөө өөрчилж чадна. Та өөрийгөө өөрчилж чадсанаар эргэн тойрныхан чинь өөрчлөгддөг. Энэ зүйлийг аягүй сайн ухаарах хэрэгтэй байна. Тэгээд ямар ч гэсэн энэ зүйлийг тэ зууралгүйгээр одоо уг нь бол урсгалаар нь жоохон явуулах хэрэгтэй байна. Нэгт өөрийгөө тавиад та энэ зүйлээс гарах хэрэгтэй байна. Энэ менталлы зүйлээс гарах хэрэгтэй байна. Энэ сэтгэл зүйн гутралаас гарах хэрэгтэй байна. Энэ тэ токсик харилцааны. Тэгэхээр ерөөсөө 3 дугаар групп бол дотгошоо өөрлөгөөл нэвтэр гэсэн үг. За тэгэхээр нөгөө хүнийхээ бүгдээрээ бодож явж байгаа нууц бодлуудыг уншицгаая. За нөгөө таны хосын хувьд танд хэлээгүй нууц юу гэдэг вэ? За тэгэхээр хоёулаа бол тийм магадгүй одоо эдгэрэх хугацаа болсон гэж шүү дээ. Тэгэхээр энэ хүн ч бас давхар шархалсан байх магадaltaй. Дээр нь энэ хүн өөрөө нөгөө healing одоо it's time for me to heal now. Энэ хүн өөрөө одоо жоохон тэ healing хийх ёстой. Тэ одоо магадгүй таны одоо нөхөр ч юм уу тэ найз залуу одоо ийм амьдралын хүнд хэцүү яг ийм цикл нь таарад магадгүй таныг те ингээд орхигдуулаад ийм хоосон мэдрэмж өгөөдэж болохоор байна. Яа тэгэл энэ хүнд би те зүрх сэтгэлийн ангаамаар байна гэсэн нэг ийм одоо бодол байна. Гэхдээ энийг танд хэлээгүй гэсэн үг. За би те өөрт чинь хэлсэн үгнүүдээ буцаагаад авдаг ч болоосай гэж хэлхийг хүсэж байна. Одоохондоо энэ хүн бол боломжгүй байна. Яагаад гэвэл энэ хүн эдгэрхийг хүсэж байна. Зүрх сэтгэлээ бэлэн болохыг хүсэж байна гэсэн үг. Би бол одоо бол хаалттай шүү гэдэг нь Four of Cups карт маань гарч ирсэн те. Би өөрийнхөө ямар зүйл хийсэн гэдгээ бүр хамгийн сайн мэдэж байгаа шүү гэж байна.
Энэ бол танд үнэхээр хэлээгүй өгнүүд нь байгаа шүү. За би найзаас илүү зүйлийг хүсэж байгаа гэдэг нь дахин шанс олдох болов гэсэн боломж дотор нуугдж байна. Чи надад бусдаас илүү хамгийн ойр байдаг шүү гэдэг ийм үнцэг гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцааг бол төр зурт нь гоё урсгалаар нь л явал хүчлэх хэрэггүй, та барих хэрэггүй. Энд бол бүр ингээд тас зурчаад байгаа хгүй мэдрэмжээ. Тэгэхээр ерөөсөө яах вэ? Дутгшоогоо чиглэн нөгөө үнэт зүйлсээ тодорхойлно. Энэ хүнд цагийн өгнө. Ямар нэгэн хүлээлт хэрэггүй. Энэ хүн хизээ бэлэн болон тэр үедээ өөрөө л гарч ирэх. Та ямар нэгэн байдлаар ямар нэгэн үйлдэл хийх ямар ч шаардлагагүй гэсэн үг. Яагаад гэвэл энэ хүн одоо маш хаалттай байгаас би ингээд зүрх сэтгэлээ шархаа эдгэмээр байна. Би одоо бэлэн биш шүү гэдэг энэ үг бол энэ 3 дугаар группны хамгийн одоо базж байгаа үг байх болно. Зөвлөгөө карт байх болно. За ингээд 3 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд уншлагыг маань хүлээж авсан танд маш их баярлалаа. Хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.